онцгой шоронд гарсан онц ноцтой учрал. Төгшөөр 1994 оны 8 дугаар сарын 24 Авдрантд онцгой дэглэмийн хорих ангаас 8 дугаар сарын 23-ны шөнө хоригдол Чүлтэн овогтой Чулуунбаатар орглоо. 4 удаагийн хэрэгтэй. Сүүлчийн хэрэг нь хүний амь хороосон 15 жилийн хорих ялаар шийдэгдснээс 6-г нэдэлсэн онц аюултай гэмт хэрэгтэн орохдоо жижүүрийн Макаров гарбууг авч явсан байна. Эндээс морьтой явсан бололтой гэсэн төгшөөрт мэдээрлээ. 1982 оноос хойш онцгойгоос хоригдол оргож байгаагүй болохоор ёстой онцгой учрал боллоо. Хаанаас яаж буу авав? Хаашаа ямар зорилготой явав гэд ар араасаа ундрах олон асуудалд тоймтой хариу олдохгүй байв. Үүдэнд ганц хянагч байсан. Гэхдээ халамцуу. Тэр л Чулуунбаатартай хуйлдаад явуулсан болтой гэсэн таамаглалт төдий зүйл сонсогдов. Ямар ч хатугай оргодол хаашаа явсныг нэн даруй тогтоох нь чухал байв. Иймд оргодлын тухай зарыг хэвлэл мэдээллийн бүхий л хэрэгслээр тарааж олон түмний сонорт өргөлж цагдаагийнхандаа хамтран орон даяар эрен сурчлах ажлыг зохиохоор яаралтай арга хэмжээ авав. Болсон явдлыг тодтохоор бие төлөөлөгч Авдрант руу илгээв. Байгууллагын удирдах газрын шуурхай эрен сурчлах группийн замд гарав. Ирэл Авдрантын хорих ангийн харуул хамгаалтын хамгал ажилтаа ундаг ганц 69-оор оргодлынхоо араас явцгаав. Тэд хорих байгууллагын удирдах газрын эрлийнхэнтэй хамтран Төв аймгийн Баян цогт Баян Чандман сумын нутаг дэвсгэрт эрлээ үргэлжлүүлв. Дээрх сумдын цагдаагийнхан ч туслав. Эрлийг сургаар болдог болохоор нутгийн ардуудаас хичнээн сургалавч тодорхой чимээ үлд дуултана. Тэгтэлч оргодол атар сангийн аж ахуйн хаваас зээл 130 дээрэмтлээ гэсэн сураг гараад тасрав. Түүнээс хойш 2 хоногийн дараа Баян Чандманы хойхон нэг айлд орж цай ууж хоол идэд явлаа гэсэн мэдээ аваад очиход хаашаа явсан нь мэддэхгүй алга болжээ. Баян Чандманы замын цагдаагийнхантай хамтран хойд чиглийн засмал зам дээр өдөр шөнөгүй шалгалт хийж байлаа. Нойр хоол муутай туйлыг ядарцгаажээ. Сураг чимээ тасраад 3-4 хоног. Хорих байгууллагын удирдах газар бараг тэр чигээрээ эрэлт гарав. Эрлийн гол хүч Баян Чандманы ойролцоо 52-ын даваан дээр төвлөрч байв. Гэтэл 22 цагийн үед өнөө орогдол Баян Чандманы төв дээр гахаан фермийн дэрэгдэх айлд орж буу тулгаад хоол хийлгэж байна гэсэн мэдээ ирэхэд бүгд тийшээ хурдлав. Баян Чандман сумын баруун хойд захад орших гахаан ферм гих хэдэн цагаан байшин 3 айлыг алсуур бүслэн хааж хоол хийж өгсөн айл руу хэдэн хүн очив. Гэрээ эзэгтэй 40 шүргэж яваа амгалан гэгчтэй уулзаж түүнээс юу олсныг лавлахад бүрий болох үед бийцсгаар гэрээс гараад явж байтал морьтой нэг хүн дуудахаар очсон. Тэр хүн чи бараг мэдж байгаа өстэй. Бушуухан хоол хийгээд ир. Өөр тийшээ явж хүн амтнд мэдэгдэх гэвэл эвгүүл юм болно шүү гэж сүрдүүлэхээр нь маш их айж гэртээ орж будаатай хоол хийгээд аваачч өгсөн. Хоол аваачч өгөх үед байшингийн хойно сууж байсан. Морин харагдаагүй. Европ хувцастай л байсан. Хайгаад бусад зүйлийг ажиглаагүй. Энэ хооронд нөхөр маань ойролцоох айл руу мөлхөн очиж хил дуулгасан гэж ярьлаа. Заасан газарт нь очиж үзэхэд хоосон аяг халбагнаас өөр уул мөр үлдсэнгүй юм. Ирэлж нохоо тавихад 10 метр гүйснээ мөрөө алтчихад байв. Ирлийнхэн ойр хавийн уул хүн оргончих газар гол зам орчимд хүн хүчээ хуваарлан шүнжин хяналт тавьсан боловч сэжигтэй зүйл мэдэгдсэнгүй юм. Өглөөн төвтэй холбоо барьж цагдаагийн тусгай тасаг болон 805 дугаар ангийн хамгаалтын цэргийн тусалцаатайгаар ойр орчмын ууланд самналт хийх санал тавьсанд юуны өмнө цагдаагийн тусгай тасгийнхныг явуулахаар болов. Тэднийг ирэх хооронд сураг гаргачих санаатай эрлээ үргэлжлүүлсэн боловч тагчиг хിവэрэ. Улс амтнд өчигдрийн болсон явдлыг хэлж анхааруулхад нутгийнхан эмэгтэй чинь залж байж магадгүй. 2 жилийн өмнө хар гаргийнхантай уулзлаа гэд нэлээд шууган дэгдээсэн шүү гэж сануулж байлаа. Ер нь энэ хугацаанд тодорхой бос мэдээ зөөнгөө гарч ажилд саад очруулж байсныг алийг тэрхэх үү. Айж төгссөн хүн амтан зөвхөн өөрсдөө хамгаалуулах, эрлийнхнийг ойрхон байлгах гэсэндээ ийхүү худал мэдээ зохион байгуулж чулуу өлгөөд байсан болов. Орой 22 цагийн үед тусгайхан ирв. Цагийн байдлыг шүүн ярилцаад анхаарал татсан Баян Чандманы зүүн хойд талын ууланд өглөө эрт самналт хийхээр болов. Цагдаагийнхан маань холбоо техник буу зэвсгийн үед үнэхээр сайжирчээ. Тэдэнтэй хамтран ажилласан ганцхан өдөр манайхан ёстой хөгжлийг гайхав. Ажилтнууд нь ч удирдлагынч бишрэлт төрүүлв. Цагийн байдалд тухай үр дүгнэлт хийж хэн юу хийхийг тэр дорн шийдэж зааварлаж байх нь багтмаар.
Хорих байгууллагын удирдах газрын харуул хамгаалтын алба хариуцсан бүх удирдлагууд энд хамт явсан учраас дор бүрнээ нэгийг сансан бидсэ. Самналтаар ямар нэгэн зүйл илрээгүүд бол эрлийнхний зармыг бат сүмбэр сүүж уул амралтын чиглэлд явуулж үлдсэн тусгай тасгийнхантай тэр орчимдоо эрлээ үргэлжлүүлцгээв. Үдээс хойш төвтэй холбоо ярихад орогдлыг сонгон хайрхан дүүргээс барьсныг мэдэгдэв. Эрлийн талаар цагдаагийн ажилтнуудын санал бодлыг сонсоход илүүдэх юм. Ахлах дэслэгч сасар барам. Эрэлд яваа хүмүүстэй хоол ундаар хэрхэн хангахаа бодвоштой юм. Танаахан бараг 4 хоног хоолгүй байлаа. Харин ч тэсвэртэй залуус байна. Ийм ажилд урам хоол хоёр л хэрэг болдог шүү. Танааханд машин зогсохгүй болохоор бид яаж орхиод явах вэ? Хамтал байлаа. Ахлах дэслэгч жаргал. Хэсгийн байцаагч. Манай баян чандман сумын засаг дарга алтан шагаа эрлийнхний байдлыг хараад чаавас хоол ундаа ядаж надтай ярьж авахгүй яасан юм битэ гэж санаа тавьж байсан шүү. Цагдаагийнхны ийм ярихыг сонсоод нүүр халуун оргиж толгоос гисрэн дуугуусуулаа. Орогдлын яриа. Дамжин өнгөрүүлэх анги дээр очиж Чулуунбаатартай уулзлаа. Авдрантынхан чамааг орогчхооргүй хүнл гэцгээж байсан. Яагаад орогчхов? Тийм ээ, бүхийн бүтэн эргчихлээ. Өнгөрсөн хойно хэрэггүй ороглоо гэж бодлоо шүү дээ. Чухам юу болсноо ярихгүй юу? 23-ны орой ажил дуусаад нилээд ядарсан амтан зоонд орлоо. Би дарах хийдэг болохоор гадагшаа чөлөөтэй гардаг байсан. Ороод удаачгүй байтал чулуу ачих машин ирсэн. Дэслэгч лавг очир хурж ирээд чи чулуу ачилц гэсэн. Дөнгөж ажлаас буугаад байсан учраас дургуухан л байсан. Дэслэгч лавг очир нилээд халамцсан байсан. Миний байгаа байдал дургууг нь хүргэсэн юм болов. Намайг олон хоригдлын өмнө зодлоо. Ам хамарлуу хаа тааралдсан газараа буулгав. Үүдэн ган шүдний нэг нь хугарав. Жижүүрийн офицер бонио зогцуулах нь бүхэл намайг гавлаж зодуулсан. Тэгээд чулуу ачхаар хүмүүс гарцгаасан. Би цусаа арилгаад үлдсэн. Ер нь оргоё гэж бодоод гарсан. Жижүүрийн өрөөнд ороход хянагч бат зүх үүрглээд сууж байсан. Зевсгийн сейфэнд түлхүүрэн зүйлттэй байхаар нь онгоолгож үзэхэд гарбуу байсан. Түүнийг авч сейфийг цоошлоод түлхүүрийг нь халаасандаа хийгээд эргэж орсон. Яагаад ч юм явмаар санагдаад болсонгүй. 1000 төгрөг байснаа аваад жижүүрийн өрөөнд ороход хянагч бат зүх ганцаараа л байв. Би танд арх авчирч өгье. Надад мөнгө байна гэж хэлэхэд чи хаанаас арх авах юм гихтэн Чадамбаагийнхаас гэсэн. За хурдан яваад иргээд намайг гаргасан. Манааны шавгар дээр харуулын зэрэг юу ч асуугаагүй. Би арх авчгаад хагасыг нь уусан. Арх ууд суухтаа элдвийг ботсон. 16 настайгаас шоронгоор явсан надад ганц санаа зовох хүн бол охин минь юм. 37 насныхаа 21 жилийг шоронд өнгөрөөсөн би энэ хугацаанд 1 жил 9 сарал наранд гарч завсралжээ. Энэ үедээ эхнэр авч охинтой болсон. Охиноо 1 сартай байхад 1986 онд мотоцикл уулгаалсан гэж хэл сэргээр 7 жилийн ял өгснөөр Майнтад очсон. 1988 онд Дорнодод дуудлагаар очиод бие муудаж эмнэлэг твтж байхдаа 4 залуутай муудалцаж нэгийг нь хутгалснаас нас барсан. Энэ хэрэгтэй 15 жилийн ял авсан. Охиндоо яаж туслах вүлээ гэдгэл бодол салхаа байсан. Ямар нэгэн аргаар охиндоо хэд 3 юм үлдээ гэж л утсан. Үйлдвэрийн мастер нэгэн эмэгтэйтэй хувийн дотн харилцаатай гэж сонслоо. Энэ ямар учиртай юм бэ? Би хөөрөг цоож зэргийг муугүй хийж сурсан. Материал олдвол ямраар хийн. Албан хаагчид ч хийлгэн, албанд ч хийдэг. Мэдээж хувьдаа хийж л таараа. Түүнийг аваад ямар зах дээр гаралтай биш. Итгэлтэй хүмүүстэй өгч зааруулдаг. Тэгээд мастер юмжир туламд өгч борлуулдаг байсан. Үнийг нь ямар сайн мэдэх биш. Өөрт нь ч хийж өгч байсан. Хийж заруулсан хөөрөг цоож усуурныхаа мөнгийг хадгалж байгаад авгаа хүүхдээ эргэлтээр эрэхт нь өгч явуулна. Охиндоо туслах гэж шүү дээ. Хаяа арх тамхи авчруулдаг байсан. Тэр эмэгтэйг саяхан ажлаас халсан гэсэн. Оргож явахдаа хідэн айлаар оров. Баян шантан дээр морьтой очиж нэг эмэгтэйг сүрдүүлж байгаад хоол хийлгэж идсэн үү. Оргож яваа болохоор аль болох хүн амтнаас дайжхыг бодлого дээ. Зам мэдхгүйгээс атар руу явлаа гэсэн чинь угтаал чиглэлд явсан байна лээ. Замдаа нэг машин дээр өмдсөн. Машинд нь байсан савхин хүрэн бензин талон 12,000 төгрөгийг авсан. Тэр машины бензин дуусаад хол явж чадаагүй. Нэг уулын орой дээр гараад хартал холгүй нэг суурин харагдсан. Оройхон уулнаас бууж өдөр ашиглаж байсан гэрийн гадаа очиж хэсэг чимээ чагнаж байгаад орсон. Нэг эмээ байсан. Тэрийг эвдрээд хээр суучглаа гэж хэлээд цэдэм ууж хоол идэж ааруул авсан.
Танаа урд байгаа суурин ямар нэртэй газар вэ гэж асуухад баян чанд мань гэсэн. Би ч бурхных нь өмнө 40 төгрөг тавьж хаад хурдан гарсан. Түүгээр дайраагүй. Тэр чигээрээ явсаар өдөр нь ууланд бүгсэн. Маргааш нь бас нэг айлд орсон. Нэг өвгөн хоёр залуу байсан. Би зүүн хараагаас оргож яваа хоригдол гэж хэлсэн. Тэд хоол унд өгсөн. Харин нэг залуу нь онцгоогоос хоригдол оргосон гэж телевиз хэвлэлээр зарласан тухай ярихт нь би энэ дуудах хэрэггүй юм байна гэж бодоод удалгүй явсан. Зам дээр машин шалгаж байгааг ч ажигласан. Хот руу л оръё гэж бодсон. Хамгийн сүүлд мал хариулж яваа хэдэн зэргүүд дээр очисон. Тэдэнд зүүн хараагаас оргож яваа гэж хэлсэн. Гэтэл нэг нь надад та зурагтаар зарлагдсан орготол мөн байна. Хар савхин күрэм, хар малгайтай, хөнх джинстэй гэж байсан. Та мөн байна гэж уралцтал хэлэхэд нь юу ч гээгүй. Тэд ч юм хэлээгүй. Өгсөн хоолыг нь ч идээгүй. Тавг шүл уучгаад гарсан. Хотод яаж орж ирсэн бэ? Цэргүүдээс борооны цуу авсан. Тэд өдлөгч гэлөө нэг л тийшээ яваа юм ярьсан. Би тэднээс салаад нилээд алхсан. 4-5 цаг үед нэг жижиг өртөөн дээр ирсэн. Цөөхөн хүн богоон хүлээж байв. Удаачгүй суудалд эрэхтэн суусан. Шалгагч эмэгтэй цагдаатай явж билет шалгаж байсан. Би билет авсан. Баригдчихвэ гэж айж байлаа. Ашгүй цагдаа нь анзаараагүй өнгөрсөн. Улаанбаатарт өглөө ирээд вокзал дээрх мухлагаас хагас килограмм бов нэг шил ундаа авсан. Тэндээсээ троллейбусын сууж 5 шар дээр буусан. Цэцэг барьсан хүүхдүүд хичээлдээ явж байгаа харагдсан. Хаашаа явахаа мэдэхгүй тул хүнээс зайдуугаа очисоор очиж хэсэг амарт суусан. Гэдэс их өлсөж байсан тул хоол олж идэх санаатай хүн цөөтэй газар бараацсан явж байгаад 20 хангийнхаа Нябо Бүрвэгватай халз тулгарсан. Бүрвэ. За Чулуунбаатар минь чи яаж яваач нэ? Ингэх гэж цагдаауудад явах уу? Хоёулаа удирдах газар дээр очие гэд сугдаад авсан. Би хоол идмээр байгаагаа хэлсэн ч зөвшөөрөх янзгүй байхаар нь зогтсон. Бүрвэгва хүн амтанд дуудаж хойноос хөөсөн. Хоёр залуу ирээд бариад авахад би эсэргүүцээгүй. Энэ үед хоёр цагдаа ирсэн. Бүрвэгва буутаа яваа шүү. Гэхдээ Чулуунбаатар буудахгүй гэж анхааруулах, тайтгаруулах өнгөөр хэлэхэд нь би өрөөсөө гэртээ буугийг гаргаж өгсөн. Хүн буудыг гэсэн санаа над дээр хизээш төрөөгүй. Дорндод охин дээрээ л очие гэж бодсон. Чулуунбаатар инхүү ярьж байхдаа үе ойлж байлаа. Үнэхээр охиноо гэж явдаг нь түүний үг ярианаас илхэн. Ямар ч гэсэн түүний үрээ гэсэн сэтгэл нь хурж арилаагүйд олзуурхчл суулаа.